ховны талаар. За шинэ орчинд ирнэ ялангуяа ингэ монголчууд дундаа байх юм бол чи яаж исэн ч ховнд орно. Юу ч хийжсэн ховнд орно. Өрөөндөө байжсэн ч гэсэн өрөөний гадуур явж исэн юм шиг ховнд орно. Чи их ярих тусмаа их ховнд орно, бага ярих юм бол арай бага ховнд орно. Огт ховнд орохгүй байна гэсэн юм бол байхгүй. Энэ үнэн заяа. Монголчуудтайгаа нийлсэн ч байсан, монголчуудаас зайгаа бариад явсан ч байсан, өрөөндөө байсан ч өрөөнөөсөө гараад явсан ч их бага хэмжээгээр ховонд өртөнд нэр чинь ямар нэгэн зүйл ингээ холбогдсон явж байдаг. Ягаад гэхээр 15 онд би ингээд юунд ашууд сурч яхад яг тухайн үед тэр сургууль руу ингээ надад цуг явсан нэг монгол охин байсан. Тэгээ бүртгэл цуг хэлэхэд бас ингээд нэг явж байсан нэг монгол охин ингээд бид гурав л байдаг. Тэгээ би энэ хоёрыг л мэднэ. Тэгээ гадуур гарах юм бол энэ хоёртойгоо л гардаг. Тэгээ өөр монгол мэдэхгүй учраас тэгэл өрөөнөөс орж гарал ингээл явж байдаг байсан. Тэгсэн чинь нөгөө монголчууд дундаа намайг ингээд амар их цаантай балер авштай гэсэн тийм яриа гарсан байсан. Тэгээд 16 онд би яг бишрэдад ингээ очиод сурж байсан чинь нэг өдөр юунд хамт сурдаг байсан нэг охин тэгжсэн байхгүй. Манай эрэгтэй найз бит хоёрыг тоор чи явуулаагүй юм уу гэж асууж байсан. Би бүр гахаад юу яасан гинэ хаанаасаа тийм юм сонсцсон гэсэн чи юунаар л нэг та хоёрыг чинь тэгж ярьдаг байсан шүү гэж байгаа байхгүй. Тэнгүүд тэмцээч ингээд манай хоёр эрэгтэй найз байгаа. Тэгээд манай надад зүг амьдардаг байсан нөгөө манай монгол охин байгаа. Тэр тэгээд өөр сургуулийн бас нэг эрэгтэй найз байсан. Тэгээд хоёр байгаа юм байна. Тэгээд нэг нь бас яг өөр сургуулийн нэг охин гээ бид нар чинь 5 зургуулаа ингэж нийлдэг байсан байхгүй тухайн үед чинь. Айгу олоолаа нийлдэг байсан. Тэгж яхад чинь тэр олон хүмүүс дундаас ингэж манай тэр эрэгтэй найз байгаа шүү дээ. Тэрнтэй ингэж намайг ингэ нэр холбуулсан заяа. Тэгээд тэр хүн чинь тэр үед ингэ найз охинтой байсан. Би бүр ингэ гайхаад миний хүмүүжилд найз охинтой битгийл их нэртэй хүнтэй ингэ орооцолдог тийм юм надад ингэ байхгүй заяа. Тэгээд дараа нь болохоор 17 он штэ тэгээд намар нь би ингээ буцаад нэг сургууль руу авч явахдаа купенд нэг монгол охинтойгоо таарсан байхгүй сургуулийнхаа тэгсэн чинь чи маяа юм уу гэд бүр амар тэхгүй тийм ингээ тэгсэн чинь бас нэг Рита гэдэг охин байсан. Тэгс чи Рита хоёрыг чинь бишрэдад бүр амар алдартай явдал судлалд дийлддэггүй гэж ярьд юм билээ штэ гэд тэгэнгүүт би бүр ингээ гахц гэж байгаа чинь. Тэгээ яагаад тийм яриа гарсан бэ гэхлээр би нөгөө нэг амар их аяллаар явдаг. Тэгэл ер нь бол ингээ сар болоод ингээ аяллаар явчихдаг байхгүй. Тэгэнгүүт нөхдүүд намайг бие зарчил тэр аялын мөнгө босгосон л гэж бодсон юм билээ л дээ. Тэр үед чинь стипенд 3000 оны стипенд авдаг гэсэн. Тэгээ би тэр стипендийг 4 хуваадаг байсан. Хадгаламж тэгээд зардлын мөнгө, хоолны мөнгө, аялын мөнгө гэж 4 хуваадаг. Одоо тэр аялал чинь тэгээ нэг амар суртай мөнгө гарахгүй штэ нэг хамгийн хямдхан л нэг 200 оны аялал тэгээд хамгийн үнэтэй нь болохоор Жанжажагийн аялал байсан 2200 оны. Тэгээд би нөгөө ганцаараа Шанхай, Ханчжоу, Нанжин, Тяньжин гэж явж байсан байхгүй юу. Тэгээд нөгөө өөрийнхөө хот болох Бээжин эцсийн зогсоол ингээ буцаад Бээжинд ирнэ гэд. Тэгээд тэр чинь бас нэг 2200 он болж байсан. Тэгээд тэр мөнгө чинь би өөрөө ингээ аялаар явахаар болох юм бол хоолныхоо мөнгөөс ч юм ингээд танаад хэрэглэнийхаа мөнгнөөс танаад ингэж мөнгөө босгож аялахаа мөнгөө босгож ингэж явдаг байсан байхгүй. Тэгээд юмны учрыг мэдгүй хүмүүс тэгж л ярьж байгаа байхгүй. Нөгөө төгөр болохоор бас би нөгөө тухайн үед оюутны холбоонд нөгөө нарийн бичиг гэдэг үсэн Монгол оюутныхаа холбоонд тэгэнгүүт нөгөө нэг бид нар чинь Вэнхуажа буюу одоо нэг соёлын өдөрлөг тэгээ Бээжин найт болонгод нөгөө мөнгөний хэрэг амар их гарна. Одоо хувцас хэрэглэлтэй жижиг сажиг юмны мөнгөний хэрэглээ аягүй гардаг. Тэгээ нөгөө монголчуудаас ингээ хандив өгсдөг байхгүй. Тэнгүүд ингээд зарим нь ингээ нөгөө хандив өгөхгүй болохоор нь одоо ингээд нөгөө өгөөгүй хүмүүсийнхаа өрөөгөөр нь очиж ингээд хандив өгөх үгүй юу гэдгийг асуугаад тэгээ өгөхгүй гэх юм бол за окей гэд ингээд явдаг байхгүй. Тэнгүүд тэрийг мань тэгж ойлгосон юм шиг бинлээ. Тэгээд дараа нь болохоор яг төгсөгч жил байхгүй юу. Нөгөө Бээжингийн Монгол оюутны холбооноос ингээд нөгөө гайгүй сурсан оюутнууд ингээд материалаа өгөөд тэгээд тод гэдэг нэг медаль авдаг байхгүй. Тэгээ би тэр медалийг авахар болоод тэгээ медаль авчаа бид нар нөгөө бүүнөр хоолнд орё гэд буцаад элчингээс ингээд гараад ингээд явж исэн чинь Бээжингийн оюутны холбоонд ажилладаг манай сургуулийн охин надаас тэгж асууж ирсэн. Чи нэрээ төгсөж чадхаа болсон гэлөө диплом чинь ингээ баларцсан гэлөө гэд надаас тэгж асуужсэн. Бүр гахаад юу үгүй штэ зүгээр ингээд төгсгөр болцсон штэ яасан юу болсон гэсэн чинь харин чамайг энэ бишрэд агаар нэг төгсөж чадхаа болсон багш нар нь бүр амар ингээд хамгаалтын үеэр ингээд загинж магинаад боо юм болсон гэсэн штэ гэд тэгэхгүй тэгэхээр би бүр гахаад тэгээ би ингээд бодсон чинь миний хамгаалалт болж байгаа үед манай Шрэмэй тэгээд нэг 2 монгол хүүхэн байсан. Тэгээд өөр хүн байгаагүй байхгүй. Тэгэл тэр хоёр л ер нь нөгөө багш нар ингээд амар олон юм яриад ангууд багш ярьсныг ойлгоогүй юм уу яасан юм мэдгүй. Тэгээд тэр үед болохоор нөгөө өдөрдөгч багш ингээд хамгаалтанд суухыг ингээд хориглосон. Тэгсэн чинь бидний нөгөө хамгаалт чинь ингээд сунжирсаар агаад тэгээд магиструуд ч амар орой эхэлсэн байхгүй. Тэгээд багш хүүхд тавлаагаа яваад өгсөн. Тэгэнгүүт нөгөө би миний сэдв
одоо нөгөө дипломныхаа агуулга хоёрт ингээд зөрөөдсэн болохоор сэдвийнхаа нэрийг солих хэрэгтэй байна гэд удирдах багш маань хайсан чи багш байхгүй. Тэгээд сэдвийнхаа нэрийг багштайгаа ярилцж байгаа ингээ өөрчлөх хэрэгтэй байна. Хоёрдугаар болохоор чиний ингээ ялуун буюу дүгнэлт чинь ингээ жоохон дутуу юм шиг санагдаад байна. Тэгэхээр ингээ жилүүнээ жоохон нэмж бичээрээ. Тэгээд ер нь бол ингээ асуудалгүй болчихноо. Тийм болохоор ингээд засвараа игээд дахиад ингээд бид нар руу явуулаарай гэд. Тэгээ ерөнхийдөө ингээд багш нар өөрсдөө үзэл бодлыг хэлээд ингээд засах юм хумыг маань ингээд хэлээд тэгээ би тэрийг тэмдэглэж аваад ингээд өндөрлсөн баггүй. Тэгсэн чинь л тэрийг намайг ингээд төгсөж чадгаа болцсон гэд бишрэдагаар нэг тараацсан байгаа байхгүй. Одоо мэдгүй би одоо энэ гуршидад яг ямар хуванд өртсөн байгаа мэдгүй. Би энд бол нэг ч Монголтойгоо харьцахгүй байгаа. Тэгээд ер нь бол яг зүгээр миний таамаглаар бол нэг ааш мотой их зантал гэж ярьж байгаа бах. Ягаад тэгэхээр юу гэдсэн орой бүр ингээ шүн тэр чинь бараг нэг өнгөрч хахад хоёр болж хахад илүү манай нөгөө нэг давхрын 3 давхрын нэг Монгол охин гарч шоудах гэсэн юм уу шоудчаад ирсэн юм уу мэдэхгүй заяа. Зүгээр л ингээд одоо ингээ хүмүүс амарч байгаа шүү дээ. Тэр үед ингээд хөгжмөө амар чанга дээр нь коридорт ингээд чанга дээр нь тавьж байгаа бичлэг хийгээд тэгээд би тэрэнд нь жоохон уурлаад ингээд орж унт мунд гээд тэгээд үгэлсэн тэгээд дараа нь болохоор энэ групп дээр бас энэ манай нөгөө нэг өрөн дээр шүн ингээд нөгөө бас хүүхдүүд лэмж гарч орж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө ууцсан ирцгээгээд нэгнийхээ өрөөнд ингээд агсан тавиад орилж чарлаад болтгоо. Тэгэхээр би ч нөгөө монголчуудын группт байдгүй юм чинь байрны групп дээр монголоор агсан тавиад байлгүй тачиг бичсэн байхгүй. Тэгэл тэр мөрнөөс болоод ер нь жоохон муу нэртэй бэж магадгүй. Гэхдээ яг юу гэж яригддгийг мэдгүй. Миний чихэн талаа бодоогоор сонсогдсон юм алга. Гэхдээ ер нь бол тэгэж ярьж иж магадгүй. Тийм болохоор ер нь зүгээр одоо Монголд ч гэсэн ер нь тийм байгаа шүү дээ. Сайн явсан ч муулна, муу явсан ч муулна. Хүн яаж ч явсан ховонд өртдөг тий. Тийм болохоор ер нь тэгэл хин юу гэж ярих нь бол бид нарт хамаагүй. Тэдгэр хүмүүс ингээд одоо чамайг хин гэдгийг мэдгүй чиний найз нөхөд гэр бүл хамаатан садан ойр тойрны чинь хүмүүс чамайг хин гэдгийг мэдчихэхэд л хангалттай. Тэгээ чамайг мэдгүй хүмүүс чи заавал ч өөрийгөө ингэж батлах гэж харуулах гэж хичээгээд авах шаардлага байхгүй. Тийм болохоор зүгээр л өөртөө үнэн өөрөө зөв явахд л хангалттай шүү.